Music and Movie кар шоу нэвтрүүлэг. Сайн бацхан үзэгчдээ 5 гарагийн орой мэндийг та бүхэндээ хүргэе. Монголын хамтлаг дуучид болон хөгжимчид за тэгээд тайз дэлгэцийн уран бүтээлчдийнхаа талаарх мэдээллийг хүргэдэг, сонирхолтой яриаг өрнүүлдэг кар шоу нэвтрүүлэг маань эхлэж байна. За өнөөдрийн зочин бол Маск бардагчны авьяаслаж жүжигчин залуу байх болно. Өнөөдрийн зочин хэн гэж бодож байна? Бүгдээр хамтаа очиж зочноо авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. За үзэгчдээ тэгээд өнөөдрийнхэн зочныг авсан байна. За сайн байна уу? За сайн байна уу? Ажил уран бүтээл өндөр үү? Өндөр байна. Завгүй сарууд л эхэлсэн явж штэ. Манай тоглолт эхэлсэн. Тэгэл орой болгон тоглолтондоо. Мянган хүний өдөөс. Тэгээд дандаа нэг амьдэр явдаг болохоос амаргүй. Тийм штэ. Кино л одоо ингээл жижиглэл ингээд бичгтээд үлдсэн байдаг. Орой болгоо ингээл тэр тоглолттой. Тэгэл сандрал юунд текстэн дээр юу мартахгүй байх уу? Ер нь гайгүй. Гэхдээ эхний нэг хэдэн өдөр бол эвгүй. Ягаад гэвэл бидэнд ч нэг кино одоо эсвэл драмын жүжиг ч юм уу те бид нар ямарваа нэгэн жүжигт зохиолтой тоглох юм бол зохиол харж явдаг байхгүй. Бэлдсэн текст гэсэн үг. Энэ жүжиг чи ингэж хэлэхлээр би ингэж хэлнэ. Ингэхлээр нэгэн ийм хувцс өмснө гэдэг юм байдаг. Хошин урлагт бол тийм байхгүй шүү дээ. Байхгүй. За чи эмч шүү гээл тэгэл гарна шүү дээ. Ер нь тэгэхээр бол маш айгүй тийм мэдрэмжүүд их шаардсан. Тэгээд эвгүй гэж би боддоо шүү дээ. Ер нь тэгээд сэтгэн бодох чадвар жаахан удаантай байх юм бол тэгэл зогсчл байна. Тэгэл зогсоол энэ хойно бол те. Тэгээд ганц нэг үг хэлж сураал яах вэ ийхүү гэл чин дандаа нэг зохиол байхгүй болохоор чин тэгсэн хэрнээ яг нэг үндсэн номерынхаа утга юмыг алдагдуулж болохгүй гэдэг үүднээс бас чанга надад л бол тэгж бодогдтiin. Би урд нь ер нь яага бодог юм бэ? Сая л яг засаагаас чи тэгж бодлоо л доо. Кино бол ингээл зохиолтой одоо харилцсан ингээд найруулагч харна. Тий. Бараг асуулт байвал хариулт нь ингээд доорооч юм байна. Юунд инээдмийн хошин урлагийн хошин жүжигчин болохоор тийм ингэж бичсэн юм зохиол байхгүй мэн тий. Байхгүй шүү дээ. Бид нар ч одоо чинь надад нэг юм тохиолдсон. Аамаа нэг найзтайсан чинь нэг найз нь ингэж өвдөөд тэгээд хүүхдүүд нь ингэж өнчрөөд гэл ингэнгүүт наач ёстой ямар амар сэдв бэ юм тэгвэл хэдүүлээ ийм болгоод ингээд за тэгээ тав гарлаа за би аав шүү би хүүхдэн шүү би тэрэн шүү би нөгөө нэг байцаагчин шүү явлаа ингээд юм түүнээс засаагаараа энэ үгийг хэлнэ гэсэн үг байхгүй шүү тий. За мөнгөсөөхөө ингэж хэлсний дараас цасаа ингэж орж ирнэ энэ юм байхгүй ингээл гарна. Тэр жүжигчний уран чадвар шүү дээ түрүүний хэлдэг шиг өстө сэтгэн бодох үгээ аваа байхгүй бол тэгэл ёстой ангаагаа зогсож байгаа юм шүү дээ одоо муухагаар хийдэл ангаагаад гэлээдээс маасан тэгэл ингээл дуугаад чимээгүй зогсож байхаас өөр арга байхгүй. Тийм болохоор би энэ нөгөө хошуурлагын мундаг одоо жүжигчд байна шүү дээ тий. За манай 3 ах тэгэл одоо энэ талигч амби боо ах энэ тий одоо манай энэ боо ах байна. За тэгээд манай нөгөө талигч аси ах байна бас тий. Тэгээ оноо ах одоо манай энэ студийн өнгө тэнэдийнхэн гэл мундаг хүмүүс үү. Тэд нар чи бүгд зохиолгүй ингээл гараал ирдээсэ. Тэгэхээр ястаа авьяас юм биш. Тийм би бол айгүй мундаг гэж боддоо шүү дээ ихч нарыг бол. Тэгээ нөгөө зэрэгтэл чинь ингээл 1000 гарan хүн ингээл хүлээгээл ингээл үзээ сууж байгаа шүү дээ. Тэгээд нэг юм учир утгагүй мэрэгжлийн бус те хачин юм яриад ээж болохгүй. Тайзан дээр байгаа. Тайзан дээр байна. Тэгэл шүүгдэж байгаа юм чинь зэрэгтэл ингээл эсвэл бүр ингээ энийгчгүй ингээл анх ингээл кулиснес ингээл гараад ирэхэд ингээл харж байгаа л тэгэл юм өөрөө ингээл бодсон нэг хачин хэдэн юмнуудаа хэлэнгүүт хүмүүс ахгүй болонгууд эвгүй болоод буцаал ингээл орж байгаа юм чинь. Ингэж нөө тэгэл бид нар ажиллаад явдаг баг тий. Хүлээж авахгүй байгаа мэдрэмж амар шүү дээ. Оны өмнө тавьсан тоглолтын нэр юу байсан бэ? Масктай Монгол гэсэн. Масктай Монгол. Одоо болохоор энэ дээр гоёсон Монгол. Нэрийг бол бас бодож өгнө. Ер нь маскийг ингээл харж яхад бас ингээл содон нэр тэгээд ялангуяа тэр одоо энэ жүжигтэй зориулсан нэг жижигхэн одоо тэр Stark гэх үү те одоо тэр реклам Stark-ыг бол бас гоё инээдтэй л хийдэг шээ те. Манай хамтлагийн онцлог нь бас тийм гэж бид нар хоорондоо ч ярилцдаг. Хамтлагийнхаа агуулга шинжийг алдаж болохгүй шүү хэдүүлээ гэл те. Реклам бол одоо жишээ нь кино шиг байх хэрэгтэй, хэлэх санаатай байх хэрэгтэй гэл. Ямар сандаа ер нь маскын хэд реклам хаагдчихсэн шүү дээ. Бүр онгоцноос манай нутагт чамаас их юм алга гээд тийм шиддэг тэр мэрийг чи хаагаад зурагтаар цацуулж болохгүй гээд тэгээ зөвхөн интернетэд л байж идэг одоо юугаар цацж болохгүй гээд хаагдчихсэн гэж ярьдаг. Бас нэг ямар реклам нэлээ тий.
харилцааны юуны уднаас болохгүй ийм реклам цэцүүлэхгүй дээрээс яагаад. Тэгээд ерөнхийдөө манайх рекламны хувьд бол тийм ер нь бас нэг хүн амтнд нэг идея санаа болсон те энэ чинь болохгүй байгаа шүү гэдэг зүйлийг дуурсан реклам хийх гэж хичээдэг. За нэрний хувьд гэх юм бол хамаг Монгол инээмсэглэж яваасаа гэсэн утгатай байхыг хичээдэг. Ер нь манай тоглолтын нэрнүүд ихэвчлэн Монгол улс, Монгол ер нь үнцэрхэг манай хамтлаг. Тэгээд тим нэр өгдөг. Инээхэд зиндаа хэрэггүй, масктай Монгол гэл нэг юм хоёр утгатай тий. Тэгээд инээ дээр гойсон Монгол гэл одоо энэ удаагийн тоглолт тусгаар тогтносон инээд тий. Тусгаар тогтносон инээд гэдэг чи одоо яг юу хэлээд байгаа юм гээл бид нар тий. Тэгээ ер нь бол манай тоглолтын нэрнүүд дандаа тийм маргаашийн төлөө Монгол завгүй тий. Тийм байна. Тэгэнгүүтээ дандаа утаагаа бас. Тий. Хөгжих гэж хөглөж байна да гэл тий. Яа айгу тийм гой. Тэгээ нэг 3 ах нар маань бас айгу их нэр юунуудаа ингэж шигшж хагаад хүн болгоныг нэг 5 нэр бодож ирээрээ гэдэг хөхгүй. За. Чи нэг 5 нэр бодоод ирээрээ. Чи нэг 5 нэр бодоод ирэл бид нар бүгд бодноо. Янз янзын нэр болно шүү дээ. Сахал салаалах цаг армаг. Тэ юу ч яриад байгаа. Тэ янз янз ингээл инээлдэл бөөндөө инээлдэл ийм нэр бодлоо гэл. Тэгээд тэрэндээ бас нэг юм 50-аас тухайн үед бол нэг юм 50,000 төгрөг гэдэг байсан. Одоо бол нэг юм 250,000 төгрөг мөр өгдөг байхгүй юу? Бид нар ч гэж тэ ах нар л өгнө шүү дээ. Энэ удаагийн 250,000 тий продакшнаас өгдөг байх юм шүү дээ. Оо гоё нэр байна. Стоп. Энийг баталгаа идүүлээ батлыг гэж так гэл өгдөг байхгүй. Энэ удаагийн 250-ыг би авсан байхгүй. Тийм үү. Тий. Энэ дээр гойсон Монгол. Энэ нэрийг би өгсөн. Тэгээд ах нар маань батлаад бөөндөө хоорондоо ярилцсноо. Энэ өстой гоё нэр байна. Батлыг гэл. За тэгвэл биш дараагийн тоглолтын нэрээр ингээд гаднаас аваад яг над мадаас. Би бас нэг 200 тавтай болмоор юм шүү дээ. Болно шүү дээ. Тэ? Уралдаа энэ дэр зардаа яачилаас гоё юм шүү дээ. 250 гэлээ. Тэг хүмүүс баахан нэр. Окей, энийг авлаа. 250. Тийм. Ер нь тэр нь аягүй гоё. Ажиллаж гэсэн гоё өгөхгүй ах нар. Тэгээд сайн ажилласан хамт олонныгоо одоо нэг юмд өөр юмд урайлж ингээ зүтгэлийг ингээ хараад 3 ах нар тусдаа бас шагнал өгдөг хөхгүй. За хамгийн их ройлтой нөгөө дүр дээр ахиц гаргасан жүжигч ингээл сая төгрөг өгнө тий. За амжилттай ажиллаа. Энэ номерууд дээр ингэж ажилласан. Энэ хүүхэд бол ийм байлаа. Миний дөө цаашдаа ч гэсэн ингэж ажиллаарай гэл дахиад сая төгрөг 3 сая төгрөг гарч ирдэг хөхгүй. Нэрийн 3 ах нарын итгэжүүлээд нь штэ бас илүү итгэвтэй ажиллах. Тийм. Гэхдээ тэр нь бидэрт амар гоё өрсөлдөөн болж өгдөг. За ер нь миний энэ айгүй олон хүн гоё инээлгэж шүү. Энийгээ л гоё чанартай хийх юмсан гэл. Тэгэл яг тэр дүрийг ингээд айгүй гоё болгоход хүртэл хүч нөмөр өгдөг. За ер нь чи энэ удаагийн тоглолтын шилдэг жүжигч авах нь шүү гэл. Хоорондоо л бид нар нөмөө хэдэн юм аа ингээд хоорондоо ярилцаад инээлдэл. Тэгээд тэгжиж бас нөө одоо чинь хоёулаа 2 дүр дээр байгаа ш. Чиний нэг гардаг нэг номер, миний нэг гардаг номер. Хоёулаа л нэг энэ тоглолтын турш нэг л дүртэй чаавас. Энэ дүрүүдэл чистний хийх гээл. Тэгээ тэр жүжигч хүн болгон дүрээ гоё болох гэж л явна. Гэхдээ артист нь бас дахиад нэг юм өрсөлдөө байгаад байгаа ш. Нэрээ бас нэг ингэж алдчихж байгаад нэг дүр дээрээ нэг 2 3 текст ч гэсэн бодож байгаад гоё болгоод хэрвээ би ялах юм бол сая төгрөг байгаа шүү дээ гэж бодогдсон шүү дээ гүрийн хүнд чинь тий. Тийм шүү дээ. Тэгэд бас цагаахан шар юм уу та. Тэгэл ах нар маань тэр мэрийг яадаг. Тэгээд манай хамтлагч бас нөгөө нэг их хөдөө ахуйтай номер хийдэн шүү дээ. Маскын ганц брэнд гээл тий. Нулимс туслуулсан номер хийхгүй бол маск байгаад юугүй гэл. Тэгээд тэр нөгөө ижиа өвгөд хөгшдийн маань хэлж загсан үг газар шороо тий. Үнтэй сайхан алтан сургаалыг харуулсан нэг тийм номер хийх гэж заавал дайрдаг. Бас тоглолтынхаа юм даа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors.
нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Бодисын солилцоогоо доктортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтээ дэмжих юм. За ус уугаар энэ манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Маягийн ус. Коллагенээр баялаг, витамин С-тэй. Ингээд бас сайхан шүү. Яг соёл сурдаад би ч албаар нааш ороод ирлээ л дээ. Тэгээ засаач одоо соёл урлагийн сургуулийг жүжигчний ангиар төгссөн. Жүжигчин найруулагч төгссөн. Жүжигч найруулагч. Бэрвагийн мөнгө төрж гэдэг. Одоо гаргалтай хүний удирдлаганд ордогсон доо. Жүжигийн хувьд одоо энэ удаагийн жүжигийн одоо хэдийн хүртэл тоглогддог. Одоо чинь сая 3 сарын хэднээс эхэлсэн? 6-нд нээсэн манай. Одоо 4 сарын 6 хүртэл тоглоно. 4 сарын 6 гэсэн төлөвлөгөө байгаа. Ерөнхийдөө 4 сарын 6-нд хүрэх баг. Нэг илүү явдгүй. Сарл. Тийм яг нэг сарл тоглох. Өдөр болгон тоглоно гэж. Өдөр болгон тоглоно. Өдөр болгоо орой болгоо. Тоглоно. Тэгэл яг л нөгөө стандартынхаа дагуу. Гэхдээ нөгөө шинжилэл хийгдээд ер нь их өөр болоод байгаа л да. Одоо чинь манай комедиан залуучуудын хийж байгаа одоо энэ жанрууд байна шүү дээ. Тийм. Энэ жанр ч бас аюу гой жанр байхгүй. Одоо манай их болсон одоо энэ орсууд байна шүү дээ. Орсууд ч бол бас ингээд тайсны аюу гой нөгөө нэг жүжигүүд тэгээд комедиан хийдэг, комеди хийдэг. Тэгээд тэг нэг хэлбэр нэг урсгал гэх юм уу? Тэр нь шүү дээ. Нэг урсгал нь бол хэм багхгүй. Одоо манай энэ комедианыхан шүү дээ. Тэгвэл комедиан дээр мэрэгжлийн жүжигчд орж ирэнгүүт нөгөө нэг тайсан дээр дахиад нэг өөр болоод байгаа. Тэр нэг сүүлд NTV телевиз хийсэн шүү дээ. Тэгсэн. Тэ? Тэгсэн. Тэр. Одоо ингээд бас нэг жанр нь тэр ихгүй. Орсууд ингээд хийгээд байгаа юмнууд энэ тий гоё хийгээд байгаа юмнууд нь. Бид нар болохоор бас нэг юм нэг жоохон драмдаг чанар нь одоо жанр гэх юм уу. Тэгээ яг тайсны хөлбрийн яг юм жүжиглэг. Эдгээр болохоор нэг нь яриалаг. Тэгээ одоо манай хэд манай комедиан залуучууд хийж шít. Манай Бата амаржин төөгөө мөгөө. Тэнгүүд дахиад нэг нь болохоор тэр нөгөө гарч ирдэг. Одоо NTV-ийн хийгээддэг. Би баяраг зүтлээд байна гэдэг тэр хэсэг. Үдштэй зэрэг харьцаад явдаг. Тэгээд өдөөс дунд мөхтлөгчтэй ингээд өдөөсөө ингээд шоу үзээд байгаа мó, жүжиг үзээд байгаа мó, стенд ап үзээд байгаа мó те. Чөлөөтэй те. Ерөөсө бүх юм чөлөөтэй болчих. Тэгсэн мөртлөө жүжигчилсэн бас ингээд оруулаад бас тавилттай тэр үнэдээ үзүүлээд өгч. Ярьж зүйлээд агуулгуудыг бас жүжиглээ харуулад өгч जैन тий. Ер нь их гой урсгал жанрууд одоо гой төрж гарч ирж штэ. Тэгэл тэндээс чинь ахын аваад хаяхын хаяад хөрсжүүлээд бүгд суралцаад бид чи одоо нөгөө нэг урлагийн төвшинч бас их амжилттай байгаа ч гэсэн амжилттай байгаа шүү. Нөгөө ер нь бол бас 50-80 жилийн хойно байгаа гэж ярьдэн штэ. Тэ? Хөгжлийн хувьд ч гэсэн дид бүтцийн киноны урлагийн хувьд ч гэсэн хойно байгаа л гэж ярьдаг бодит үнэн. Тэнгүү чи одоо ингээд алхмаар ингээд урагшлаад штэ. Хэзээ бид нэр одоо тэр үнэтэй хэдэн тэрбум гэж ярьдаг байсан, хэдэн 100 сая гэж ярьдаг байсан камеруудаар кино хийдэг байсан юм бэ. Тийм үстэй ингээл дөгчийн. За хизээ бид нэр ингээл юмыг голд шилж үздэг болсон юм бэ, тий? Жишээ нь тий? Байгаагийн л гарч байгааг л үздэг байсан. Анх бараг л нөгөө нэг хийт гэдэг ганцхан дуу хөгжмийн нэвтрүүлэг байдаг байлаа. Тэгэхэд одоо ингээд хичнээн дуу хөгжим тий бүхэл бүтэн ингээд ямар ч завсарлагаагүйгээр зүгээр ингээд бүтэн 24 цаг ингээд дуусгааргүй ингээд дуу клипүүд ингээд урсж явах боломжтой болтлоо ингээд урлагийн юмнууд хөгжиж гин. Тэгэхээр чи ингээд зарим нь хуулж гин тий хийж сурах гэж байна. За ингээд нэг хамгийн 3 дугаар салааны хамгийн ард байгаа хүүхэд 1-р салааны нэгт сууж байгаа хүүхдээс хуулах гэдэг нь штэ чаавас. Тийм биз дээ эн чинь онц сурмаар тий онц сурмаар байна штэ. Тийм биз дээ эн чинь тим кино хиймээр байна. Тим жүжиг хиймээр байна. Тим тайцтай болмоор байна. Тэнгүүт 1-р салааны тэр хүүхдийг яагаад онц сурдаг учрыг ойлгохгүй хэрнээ хуулаад ч хамаагүй онц авах гэсэн чинь онц авч болохгүй байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт хичээлдээ хичээх шаардлагатай болно доо. Урагшаа суухыг хичээж хүн. Тэ? Тэгээ урагшаа суухыг хичээж гин. За тэгээд хичээлдээ хичээвэл онц сурдгийг ойлгож гин. Ингээд чинь үе шаттайгаараа л явж шүү дээ.
Тэгээ миний бодоор болохоор айгүй гоё хөгжөөд улам илүү бүр ингээд нэг юм гоё уран бүтээлүүд манай Монгол төрөх байх. Яагаад вэ гэхээр айгүй тийм сэтгэлгээ сайтай хүмүүс байдаг гэж боддоо шүү дээ. Хөрөг чадвартай шүү монголчууд байв те. Ястаа нөгөө нэг хятадуудыг харах шиг гэж хэлдэг шүү дээ. Ер нь тийм биз дээ. Оролд найдаж харах шиг контейнер дотор амьдардаг гэж бидний жоохон байхад гэж ярьдаг байсан. Яг үндэ манай монголчууд дэлхийн бүх оронд байна шүү дээ. Жинхэнэ бидний амар амьдрах чадвартай хүмүүс байгаа. Хүний арга явыг олно. Тэгээд их нутагтаа баавар гэдгийг бол бид нар бол амар харж байна. Одоо ингээл хүссэн хүнийг харааж ийн тий. Дээд доод ихс дээдсгүйгээр харааж ийн тий. За тэгэл өөрт нь таалагдж байгаа юм алга хүснээ илэрхийлж ш тий. Тэр ч юм уу тэр үү тэр юм уу гэхэл таалагдах юмгүй байна тий. Йоо тэр үү тэд нэр доо худлаад тэрэнд итгэхгүй гэж ердөөс нам засаг чичиж байгаа юм бол ер нь бүгдэд л итгэхгүй шүү дээ. Итгэх болц тий. Тэгээд энийг нь удирдах байгаа хүмүүсийн нэг юм циркл яваад байна шүү дээ. Тэгээд эн чинь нэг ингээд нэг юм би бол бодоод байгаа байхгүй. Нэг дуусах хугацаа ирэндээ тий. Тойрсоор манусыг удирдаад байна уу эсвэл удирдуулаад байна уу ингээл нэг мэтгэл ингээл айгүй жижиг юмыг амар хүн тултал нь ингээл бүр саталсан байх юм байна шүү дээ. Тэ нэг өглөөс ирэхэд л хөө юу болчоо вэ ч одоо модоо гэл. Тэгээ энэ бүхэн ингээл цаг хугацааны ирэхээр өөрчлөгдөх байлгүй тэ. Чин бахаал бас нэг л ингээл нэг хуулгал арга шүү дээ. Тэ 3 дугаар салааны ард байгаа нэг 76 хүүхэд байгаа шүү дээ. Тэд нар ч бас нэг хуулаад гэдэг ш. Гэтэ би бол тэрийг бас тэгж боддог. Мангар ухаантай байгаад л манусыг тэ өдөө бол ингээл бариад чадчих юм. Барайл хуурал байлгаал гэдэг тэ. Лаг чадвартай хүмүүс байгаа байхгүй тэд нар бол ёо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Бодисын солилцоогоо доктортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтээ дэмжих юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Би нэрээ балет үзлээ. За дөөрт. Дөөр бүжиг эрдэмэд театр. За балет үзлээ. Хөөх ямар гоё юм бэ гэдгсэн чинь хөөе. Зохиолын дагуу текстийн дагуу бүжиглт юм байна шүү дээ. За бас нэг шинэ юм мэдэж авлаа. Хүмүүс одоо энэ нь ингэж хэлж байгаа байхгүй юу? Одоо тэр хүнийх нь хариуг нь хараа. Тэр нь ингээ хайргүйгээ хэлчлээ. Харж ийн үгдэх юм чи. тэр нь текстээр явж байгаа тийм. Текст биш бүжиглээд байгаа байхгүй юу? Би бүжиг үзээ суугаадсан чинь тэд нар хоорондоо ярьж ийн гинэ. Илэрхийлээд штэ. Этүүдээр одоо хөдөлгөөнөөр. Тэг би бүр ийм нэрийн байдаг юм уу гэ зүгээр л ингээ нэг юм хоёр залуугаар дан дараран 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 дан 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 гэд тэгэл тав галгаа гараад ирсэн чинь дан дараран дараран гэл ингээл нэг 7 хүүхэн гарч ирэл 8 хүүхэн гарч ирэл бүжиглээл гэснээр тэр цаас цаа ингээл бүжиглээд байгаа. Тэгээ би ингээ бүжигл үзээд байгаа юм. Таваараа гарч ирэл хоёр талаас нь 4-4-өөр гарч ирэл 8 болоод тэгснээр ингээл бүгд орсноо хоёр хос бүжиглээл ингээл лээсэх. Тэгээд ямар гоё юм. Гэхдээ хос гарч ирж байгаа нь ойлгомжтой. Ингээд юунууд нь ойлгомжтой байгаа чиг хоорондоо ярьж ийн гэдэг хэлийг би анх удаа сонссон байна. Энэ ингээ хэлчлээ. Энэ ингээ хэлчлээ. Өө энэ үгүй гэчлээ гэж ингэж бүр тэгэж үздэг юм байна шүү дээ. Тэгээ бүр яг нөө хажууд манай нэг балет чинь дүүс уусан баггүй. Энэ ингээ хэлчлээ. Тэрний тэр хөдөлгөөн гоё байгаасаа тэр нь ингэж хэлж байгаа байхгүй. Ийм нарийн юм байдаг юм уу гэж би тухайд л мэдэрсэн. Нэрээ нэг тийм байл. Тэр нэг ойлгохгүй юм аа одоо би бол жишээ нь ингээд муулж хизээч ярьдгүй байхгүй юу? Тэ шүүмжилж яагаад гэвэл би мэрэгжлийн шүүмжлэгч биш. Дээрээс нь урлагийн сургуулийг нь төгсөөгүй. Дээрээс нь тэр тухайн салбарт ажиллаад зовлон жаргал тэ
зэрэтэлд би одоо ингээд хүрхгүй одоо чинь хошин урлагийн жүжигчдийг ингээд муулдаг. Тэгтэл яг үндэ хошин урлагт ажиллаж үзээд те мянган хүний өмнө ичвтер байдалд ороод тэр хүүхэд за би ер нь хизээч хошин урлагийн жүжигчин болохгүй мэнэ гэж бодож байхад нь муу алиалагч юм чам шиг жүжигчин гэж юу байдг юм бэ гэд амар олон хүнээс тийм атак ирэхлээр тэр хүний амьдрал оронгоор өөрчлөгдөж байгаа байхгүй. Ер нь шууд за боли. Тэр хүн чинь уулан те мэрэгжлийн соёл урлагийн сургуулийг төгсөөд драмын театрт CV-гээ өгөөд, хошин урлагт CV-гээ өгөөд аль чадах, аль тэнцэх, аль мөнгөний боломжтой өөрийнхөө сонголтыг хийгээд нэг урлагийн байгууллагт ажиллаж штэ хөөх юмтай драмын театрт ч бай. Тэ? Ажиллаж хахад тэр хүнийг шууд энэ нэг юмны жүжигчин гэж юу юм бэ гээл масараа болчих жоох. Хөрх юмд чинь сурж боловсрох хугацаа ах нар, эгч нар, багш нар те найруулагчаас юм мэдээд тэр хүүхдэд алдах боломжийг өгөлдөөх гэдэг таахгүй юу? Тэ? Биендээ сайжрах боломжийг ядаж урмын үг хэлдэг юм а гэхэд хуглах үг битгий хэлэлтэй гэж л би бас гоё хэлмээр санагддаг хүмүүст те. Би бол мэдхгүй байгаа, өөрийнхөө ажиллаж үзээгүй, бусдын хөдөлмөрлж байгаа юмыг би муулах айгуу дургу ер нь барилгач бай, байшинч бай, тэ? Урлагч бай, уран сайханч бай. Тэр хүн өөрийнхөө амьдралаар өөрийнхөө хамгийн зөв гэсэн гой замаараа л явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг муулах ямар шаардлага байгаа юм бэ? Чам таалагдахгүй л байгаа биз гэж боддог юм. Тэгээ энийг бас бодоод үзчихгүй. Яа. Засаа бас гоё дуулдаг шүү дээ. Оо тийм би ч нөгөө хүүхдийн ордны дуулаачийн дугууланд төгссөн шүү дээ. Дууч юу юм шүү дээ. Биш, дууч юм гэсэн нэг дуу явъя л да хоёлаа. За Asian Shop гэд бичнэ. Азийн дэлгүр гэсэн үг. Гоё дуу. Нэгдүгээр бадаг дахилтын хоёул хамт сонсгоо. Тэгээ. Нүрээс дүүрээ нүрэн нүнэндэ нүрээ буусан хорвоо багтаа зовлон дучрах цаг хугацаа зөвхөн намайг бодогдхий алдаж эндий хүйд мэн авимэн дуусан солдоо альтунах хүйдөө алхам алхмаар зорж хэмааваа Тосторвог ойлгосон юм шиг аваа Тотомшгүй зандарч явсан би Тоста цанцыг чинээч гэсэн Тож би харсангүй явжээ Гоё орж иж байгаа. Буйнаас минь намаа амино Болчулоо шиг хатуу хорвоо Бусдын төлөө явсан хүн шүү Үг нь амар гоё. Эдний нөгөө нэг сүүл нэг хийсэн нэг дуу байгаа дээ. Сайхан байлоо. Нэг дуулын штэ. Дуулын чам сайхан дүрсэн чамаахан дуулъя гэд. Тэрнгээр ер нь гэхдээ эдний дүү гоё дуулдаг. Хоолой энэ тембер энэ гоё дуулдаг тий. За ёстой мартагдсан байсан ойр сонсогод өгсдөө сануулж өглөө шүү. Манай Сараа ихчийн дуунууд гоё шүү дээ. Дуул чадгүй, дуучин балдаа гэлээс. Сараа ихчийн дуунууд бас амар гоё. Тэгээд бас Ариун ихчийн нөгөө нэг Дурлал мэн хизээ жаргаж үзээгүй цол юмаа гэл сүнстэй дуунууд байхгүй тий. Ер нь бол бүр ингээд нэг сонсголоор гитар ингээд ороод ирэхлээр ёо гэл эсвэл би тэгж мэдрээд байдаг юм уу? Надад бол тэгж бодогдсон шүү дээ. Ёо амар гоё дунд шүү дээ. Өө засаг одоо reaction production чинь засаагийнх юм аа. Нэг засаагийнх. Би бол тэгж ойлгоод байна. Анх бол нөгөө нэг хин бидо зөвхөн хоёртой хийгээд ирсэн одоо тэр юунаас reaction production. Бидов тэр анх одоо би бүр эртний түүхээр ихгүй. 2016 онд Маскын залуус гэдэг одоо манай Маск продакшны залуучууд нээлж Маскын залуус нэртэй одоо яг энэ контентууд хийж эхлэх гэжсэн. Тэгээд тухайн үед ч одоо манай жижигээ би доо цоомоо цоожмо гэд баанч гэд 6-7 залуучууд нийлээд хийвээ. Амжилтанд хүрээгүй хөхгүй бид нар олон толгой тухайн үед. Тэгээд болоогүй.
Тэгсэн чинь жижигэ цогтоотой нийлээд одоо яг манусын хийх гээд байгааг нэмэх 17 бид нар хийжсэн юм тэнцээ тав гэдэг хоёулах нь болохоор нам болдог байхгүй. Хоёр толгой зөвхөн жижигэ шууд удирдал явчих байхгүй. Энд чинь нөгөө яг үеийн залуучууд бие биенээ удирдах болохгүй гэдэг байхгүй. Ер нь хин толгойлогчны нэг нэгэндээ нөө тушаал болгож болохгүй байгаа гэдэг. Энийг ингэж хийн хэдүүлээ ингээ яг энэ үгээр нь энэ нь ийм гэдэг ингэхлээр гоо өгшөө ингээд байгаа шүү дээ. Ер нь бол ч тэ бас бүгд лагийг харуулах гэдэг шүү дээ би эндээ. Тэгээ ингээ ердөөсө бодоагүй. Тэгээд манай цогтоо жижиг хоёр нэмэх 17 гэдэг юм цөм хийдэг. Онч маскын залуучууд анх хийжсэн байхгүй. Тэгэд мань хийлээ шүү гэд хийгээд. Тэг ерөнхийдөө жижигэгийн удирдлагын доор пак гэдээ явчихж байгаа байхгүй. Тэр чинь. Тэгээ ер нь нэмэх 17 гэдэг чинь жижигэгийн толгоогоор явсан юм байгаа даа байхгүй. Нэмэх 17 гэдэг нэрээ жижигэ өөрөө өгсөн. Нэмэх 18 гэх юм бол өөрөө руу орчих. Тэгэхээр нэмэх 17 гэж бас бодож өгч ирсэн тухайд. Тэгээ нэмэх 17 гэдэг нь болохоор хүүхдүүд залуучуудаа зориулсан. Гэхдээ энд бохир хиллэг байгаа шүү гэдэг нэмэх 17 гэдэг утгаараа илэрхийлнэ гэж тухайд өгч ирсэн байхгүй. Тэгээ нөө цогтоо яг өөрийнх нь удирдлагын доор нь явдаг гэсэн болохоор бас явж байгаа бас тийм явж байгаа байхгүй тэр чинь. Тэгэнгүүт энэ хоёр маань ингээ дөнгөж жижигэ бид гурав масктай их сайн найзууд байхгүй юу? Уран бүтээл ярихлаар би бинийгээ хүндлэн ойлгоно авна. Би биндээ зөвлөн тэ чи ингэж хэлчихвэл наа чи инээч гэдэг юм. Нөгөө бидэнд чи нөгөө нэг зохиол авахгүй чи. Чи наад дээр нэг ингэж үстэй тэр хүн чамд нэг тим хэлсэн шүү дээ. Тэнгүүд нь чи тэрийг ингэж аваад ингэ буцаагаад нэг хэлээд үстэй маргааш саргааш гэл. Өдөр болгон бид нар чи нөгөө ийм юм явж идэг. Тэгэд окей гэ. Тэгэд жижигэ мэн ингэж цогтоотой нийлээд мандчваа. Оо. Яс. Хор шар байд юм байгаа шүү дээ. Юу вэ те? Адилхан хийжсэн хамтдаа яг ингээд нөгөө нэг зүтгэжсэн найз маань амжилтанд хүрчлээ шүү дээ. Гой шүү андаа гэл. Бид хоёулаа юм хийлдэ гэд тгийгээд. Тэгээ бид хоёр аимшигын инедмийн жанраар анх реакшн продакшн байгуулсан баг. Тэгээд сүхэг одоо манай Jimmy-ний номотойгоо хамтдаа аваад reaction production байгуулад production ч гэж те одоо тэгэл залуучууд өнө хэлж байгаа утгаараа production гэдэг юугаар нэрслэр нь кино, жүжиг, шийд, үйлдвэрлэх компани гэдэг үүднээс хамтлаг гэж яриа болохгүй ч тийм үү? Reaction production гэдэг. Тэгээд өгөөд энэ нэрийг өгөөд энэ нэрийг манай битоп дээр ялцж өгчөөсөн. Урлагийн холбогдолтой нэр баймаар байна. Эмоц гэл байна штэ. Мөрөөдлийн театр гэдэл байна штэ. X дүүц гэдэг чинь дотор нь юу ч байж магадгүй худалдаалдаг газар гэж байгаа штэ гээл те. Шинэ үе гэл. За маск гэж энэ төгөлдөө юу хөө. Энэ реакшн гэдэг чинь яг үнэлгээ продакшн гэхэлэр бас болохгүй гэсэн үг те. За энэ яг ингээд реакшнаа ингээд шууд мэдэрдэг ингээд сэтгэл хөдлөлөө шууд ингээд ил гаргаж байгаа гарахгүй байгаа энэ бүхэл реакшн гэж байгаа шүү дээ. Тийм болохоор энийг хоёлаа бацаад ингээд хэлчихье. Тэгээ таалагдчихна гэл. Анхныхаа юмыг бид нар аимшигын юмыг хуулаад Facebook тавиал заад болчлоо гэсэн чинь 4 лайкт. Тэгэл ингэж болохгүй юм байна гэл. Тэр чинь 8 сая төгрөгөөр тухайд хийчихсэн. Тэгэл хийгээл биднээс зогсолтгүй байсан. Тэгээд нөгөө бүсгөө маань их нэртэй болоод бидаа маань бас нөгөө өөр ажил хийж бас нэг байр маяг ятаа болоод тэгээд номов дээр хоёулах нь болдонгот номоо аха солонгос дуурлал хоёулаа гээд ахын тийм кей драма чадахгүй шүү дээ миний дөө. Кей драмагаар чи юу энэ найзуудтайгаа нийлээд энийгээ хийгээл. Найзууд нь хамтдаа нийлээ гэдэг чинь одоо манай Fairway-ийн дүнэр тэгээд нэвтрүүлэг хийгээл. Тэгээд тэр хөө яхаа гэдэг нэвтрүүлгээ манай дүнэр анхны хийгээл. Тэгээ ага та ороод гэл. За тэгээ би ороод тэгэл энэ дээр ингэж яриараа ийм байдаг шүү. Тайз биш дэлгэцэн юм дээр микрофон болоцолдож ярьж болдгоо шүү гээл. Янз чаддаг мэддэг бүхэл юм амхандаа зааж өгөл. Тэгэл дүнэр маань тэгээд угаасаа манай дүнэр чи амар тийм хөдөлгөөнтэй шүү. Харагдж байгаа шиг биш шүү дээ. Өөртөө зохиолоо бичнэ, өөртөө найруулгана гэж үзнэ, өөртөө тоглоно. За ийм юмтай очиж уулзъя, тэр хүнтэй очиж уулзъя. Энэ дээр ийм зураг Instagram-ийн зурган дээр хүртэл ач холбогдол өгнө, тэ? За ийм юмыг рекламдаа сурчлаад өгөөч гэхэд тэрэн дээр хүртэл ач холбогдол өгж өөртөө ингэж бүр бүтээлч хандна, тэ? Оо яа бэлэг ирсэн байна гэж зээч ингэхгүй зүгээр чинь тэ. Энд чинь ингээ нөгөө юм уран бүтээл сэтгэл гоо. Өөртөө хөгжүүлээ, энэ дэр мундаг бай гэдэг. Тэ манад үнэ ингээл Fairway-ийн пүнк гэж. Тухайд Jimmy-ний номоогоо
од болгоно гэж сторигоор манай хоёр бидоптер шиддэг. 100000 дагагчтай болгоно гэж. Тэгсэн чи одоо хоёр ахыгийнхаа дагагчийг нэмж өгнө гэж. Инээгээл бид нар тэгд. Одоо чийч гэр. Мондаг олж те. Өө та наашаа гэж. Нэг л их том ах нар болсон. Тэгээд анх 2018 оны 19 оны 7 сард 7 сарын 1-нд тамга тэмдэг авсан мэт. Одоо яг шиг. Одоо тэгсэн чинь 5 жил болсон шүү дээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдэс ус. Бодисын солилцоогоо тогтвортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтэд дэмжих юм. Маск гэвч одоо маск хэдэн жил болчихоо байгуулагдаад яг одоо энэ 3 ах одоо тий заанах юмсаах магнах 3 ер нь байгуулад ой энэ дэр нэрэнд өгч гинөө 2006 оны 8 сарын 7-нд анх маск production байгуулсан. жил чинь тэгвэл 20 жил яа. 20 жилийн болох юм шүү. Тий. 20 жилийн ойгоор манай маск production чинь дэлгэцийн уран бүтээл, дайсны уран бүтээл гэл бүр гой юмнууд ах нар төлөвлөөл байгаа. Тэгээ эрх газар манаас төгч юм да. Маск production бол тэгээд өдөр бүр үйлдвэрчний соёлын ордонд тий. Баруун дөрвөн замын үйлдвэрчний соёлын төв ордонд 19 цагаас тоглож байгаа да. өдөр бүр ингэж Өдөр бүр 19 цагаас. өдөр бүр ингэ тоглоно гэдэг чинь бас чаасаас гэж шээс шүү дээ. Тэгээ одоо өстө өөрөө жинхэнэ гамны нэзтэй энэ өвлжөөсөө даарчгүй хоолоо ам өвдчихгүй гэж бас маш сайн гам барьж тэр тоглолтыг тэгээ нэг пөнис олоо тийм орчуулад хэцүү байсан тий. Тэгээ тэр нь тэгвэл тэгээ шууд тэр хоолон дээр жүжиглэн шүү дээ. Хоолоогоо барайл явна шүү дээ. Тийм. Өсөө бацоо минь дөө. Тэгэл ирдэ. Тэгэл яг тухайн үед ямар байна тэрүүгээрээ шууд тоглоод явахгүйсээр арга байхгүй. Жүжигчин. Амар шүү дээ бурхан минь. Амарч ажил биш шүү дээ. Дээ. За тэгээд хоёул эрх газараа ирсэн байна. Манай бас хамтран ажиллаж байгуулгын Маягийн гарын бэлэг бас усыг бэлгэлээ. Оо за баярлалаа. Тэр нь болохоор хоёулын өнөөдрийн ус болохоор коллагентэй витамин С-гээр баялаг. Засаж бас жимээр хичээлдэг шүү дээ. Хичээлж байгаа. Хичээлж байгаа. Энэ электролиттэй байна. Электролит байна. Энэ болохоор шингэн сайн нөхт юм байна. Жимээр хичээлж явах хугацаанд бас амт нь бас гоё бас хүүхдүүдэд бас уулгаа зэрэг. Хүүхдүүдээ усуу гэлээдэг бас нэг хаяас дан ус уугаад очиж чанга шүү дээ. Гоё юм өглөө та. За баярлалаа. Олон төрлийн амттай уснууд байгаа. Тэгээ хүүхдтэй амсууд. За энэ болохоор манай энэ одоо энэ машины уран жава машиныг одоо оруулж ирдэг. Team Motors бэлгийн картаа. Тэгээ энэ дээр болохоор шинэ машин болохоор 5% хэмжээлтэй авч болно. Оо ямар гоё юм бэ. Тэгээ очиод авъя. Автомашин бүтэн онцлогоо тэгээ бүтэн угаалгаа. Оо ямар гоё. Очиод бас одоош бид нар ч бас заримдаа бас яг сайн засварч явах бол бас хайж өгдөг шүү дээ. Бүгд өөр онц тавиад энэ болохгүй байна. Нөгөө газар ч энэ болохгүй байна гэдэг. Тэгээд Япон солонгос ерөөд бас мэрэгчдээс инженерүүд бас сайн засварч байгаа юм байна. Team Motors-ийн хамт олон юм байна те. 32-ын тойрог гэдэг шүү дээ. За тийм. 32-ын тойргийн яг баруун урд тал дээр байгаа шүү дээ. Нэг сайхан очиод машина угаалгаа бүтэн онцлогонд оруулаад аваарай. Тэгээ баярлалаа. Ёстой гоё. Ямар гоё юм бэ? Ойрт бэлэгтэй нэвтрүүлэгт ороогүй байна. Дараагийн нэвтрүүлгийнхэн гэж. Дараагийн нэвтрүүлгийнхэн маань бодорой. Гэтэ би ер нь баг нэвтрүүлэгт ордгоо. Өстой гуйлгаж орохдоо өстой нэвтрүүлгийг айгүй гоё болгодог. Худлаа яриад байгаа юм бурхан минь. За худлаа байцнаа. Өстой гоё бэлэг аваад хөөрсөндөө хачаач юм ярьчлаа. За баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За уран бүтээлийн амжилт хүсье. За тэгээ баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors.
нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. За өнөөдөр нэвтрүүлэгт маань Mask Production-ы жүжигчин цас чихэр буюу цасаа оролцлоо. Тэгээ цасаатайгаа бас уран бүтээлийн талаар сайхан ярилцлаа. Удахгүй бас Mask Production 20 жил болж бас кино хийгдэх тухай бас мэдээллийг бас бүгдээр аваад амжлаа шүү. За тэгээд бас энэ дээр байсан Монгол тоглолтод өдөр болгон үлдэрчин соёлын төв ордонд бас 19 цагаар тоглогдож байгаа бай шүү манайхаа. Тэгээд та бүхэн нэг өдөр ч гэсэн инээ дээр илгээ жаргаагаарэ манайхаа. Үргэлж car show-тай хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн бас хамтран ажиллагч байгууллагад баярлалаа. За өнөөдөр зочноо энэ витамин С-ээр баялаг коллагентай энэ усаар зочноод байлаа. Энэ ус бол одоо арьсны толгор байдал болон уян хатан чанарыг нэмэгдүүлдэг хөшрөлтийн эсрэг нөлөөтэй зүрх судаснд сайн ус байгаа шүү. Өөр бас электролиттэй гэдэг олон төрлийн ус байдаг. Одоо үзэгч маань аль хэдийн мэдэж авсан. Тийм учраас та нар маань хүүхдүүдэд бол өөрсдөө бас энэ коллагенаар баялаг, электролитээр баялаг эзэслэгч энэ уснуудаар бас амны цангаагаа тайлаж шингэнэ нөхж байгаараа манайхаа. Өнөөдөр миний унж байгаа машин бол Geely брендийн Levan RL9 гэж машин байгаа. За тэгээд цахилгаан машин бол санхүү мөнгөний хувьд хэмнэлттэй гэдэг та нар маань сайн мэдж байгаа шүү дээ. Тэгээд цэнэглэх газар байвал тэгэл ерөөсө болоо. Тэгээд тэр цэнэглэлтийг шийдэж болно. Машин явж байгаа тийм мотор сайхан манаас танд дагагдуулаад тэр цэнэглэх хэрэгслүүдийг бас суйрлаж өгдөг учраас та бүхэн манаас цэнэглэлтэн дээр бол ерөөсө санаа зовлтгүй. Тэгэхээр харин та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийн энэ цахилгаан машин авснаар ямар санхүүгийн үр нөлөөтэй байх уу, ямар ашиг тустай байх уу, яаж бас тогон залгаж, тогоо шийдэж машина цэнгэлж явах уу гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань Team Motors-тай хамт холбогдоод аваарай. Team Motors бол хамгийн чанартай, хамгийн хямд машинуудыг та бүхэнд санал болгож байгаа. Хамтран ажиллагч Team Motors-тай баярлалаа. Яа зам дээр бас нэг ослол гарчээ бас тойрол гарах гэж. Зам дээр бас ослол гарч бас сая замын төвжрөл бас нөлөөтэй шүү. Манайхан бас болгоомжтой яваарай. картагаа, Синик телевизтэй хамтаага хүмүүс байна уу? Та бүхэн манаас болгоомжтой яваарай. Зам дээр бас ингээд яг ачаалттай үед ингээд ославар болчоор тэрийг тойрж гарах гэж маш их замын ачаал нэмэгдэх. Гэртээ дөрвөө ачаалагтай байхад дээрэс нь ингээд бас болгоомжгүй байдлаас нэг жоохон зайнтал би нэг хүндлэхгүйгээр л ингээд дайрч ороод тэгэл бид нэр бас асуудал гаргаад байдаг шүү. Та нар мөн бас болгоомжтой яваарай. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой гэж та бүхнийг бас уриалмаар байна. Car show-тай хамт ирсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт бас эргэн бас сонирхолтой зочтой бүгдээрээ уулзах болно.